тусгагдахгүй юм байна шүү дээ, тийм ээ. Энэ тусгай хуулиар тусгай тэмцлийн хураамжийн хуулийн зааснаар л. Ерөнхийдөө одоо яг шинжилсэн юу бас ороод явж байгаа. Хамт явж байгаа юм тийм. Ер нь зөв манай хуультай холбоогүйгээр тусдаа байдлаар ингээ ороод явж байгаа. Зөв. За дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? Байна. За та холбогдсон байна. Үйл хөдлөх хөрөнгөөс бутсан бичиг баримт биш лээ. Тэрийг буцаад натрат дээр очиход үнэнтэй амжуулах уу? Эсвэл урдныхаа үйлсэнд давхар хамрагддаг юм уу? За. Энэ бол одоо тухайн баталсан гэрчилсэн нөтрөө дээр очиод тэнд л засан. Одоо өмнөх гэрчилсэн бичиг баримтан дээр л засвар юм уу ямар нэгэн зүйл дутуу хийгдсэн юм яах шалтгаанаар л буцдаг. Энэ тохиолдолд хүүс авахгүй. Зүгээр тухайн нөтрөөд хүүс авахгүй. Дахиад шинээр. Нөгөө урд төлсөн төлбөр нь одоо хүчтэй яваад очиад бол дахиж очиод бол батлаад үзээл одоо юу шаардсан тэрийгээ би байгаа л явах хэрэгтэй. За дараагийн үзэгч байна уу? Сайн байна уу? Сайн байна. Тэр мэдрэгээс авсан. За баярлалаа. За энэ чухал сэдвэр ярьж байна л да. Яг иргэд бид бол үнэхээр бас натуудынхаа үйлчлэгийг миний хувьд бол их сайхан авдаг үйлчлэж байгаа хүмүүс бол нэшлийн хүмүүсэд учраас аягүй сайхан зөв чигээр гаргаад өнгөршийнхөө үйлчлэлтэй. Тэгээ энэ дэр би нэг юм байна да нэг манай нөхөр одоо нэг их орны хишгэл одоо ингээл очиж явж байгаа би бол эзэмшлэгээ авч байгаа юм. Тэгэхэд бүхэл бүтэн ингээд натраад одоо мэрэгчлийн хүмүүс ингээд натраад өгчөөд байх юм. Заавал одоо нөхрийн минь иргэний үнэлэх ихэд байх юм. Би бүр гайхаад байдаг байхгүй. Миний иргэний үнэлэхийн хуулбар. За нөхрийн минь ингээд иргэний үнэлэх бүх юм ингээд ном ясаар одоо ингээд бүх юм байж тэр чинь одоо үнэлээд ингээд банкуд одоо ингээд явчихгүй өгчмөр санагдаад байгаа байхгүй. Тэр чинь заавал хоёулаа байг юм. Тэгэхээр ч одоо натраад авах ямар хэрэг байна. Би одоо чинд мөнгө өрөө цаг заваа зарцуулаад ингээд баталгаажуулаад авсан юм дээр заавал ингээд авах юм. Нөгөө хүмүүс гадаад татаж явна. Төрлөөр явна. Тэгээ энэ дээр бас та нар одоо банк одоо санхүүгийн байгууллагатай яаж хасаж ажилладаг вэ нэгт хоёрт бас танах их арт хүмүүст их мэдээлэл өгч энэ хулгайч явах юм аа. Ерөөсөө хүмүүс бичиг баримтаа хийчих. Би одоо сүүлд нь яадаг гэж одоо нөгөө хүүхдүүдийнхаа юу гэдэг ерөөсөө иргэний өмнөх нь одоо ингээд танаага байгууллагуудаар ороод матадаар байгуулгаад өгөө явуулчих. Энд очиад нөгөө одоо яг матадаар орсон иргэний хүмүүсийг хуулбар өгöd ингээд яваад тахал та энэ маань бас зөв үү буруу юу? За гэж хэлчихье. За баярлалаа. Маш зөв асуулт тавьж байна энэ хүн тий. За яг нөтрөөд нэгэнд гэрчилсэн байж байгаа би миний зүгээр хувийн бодлол банкуд яагаад иргэний өмнөх шаарддаг вэ гэхээр 1 жилийн өмнө итгэмжлэг өгсөн байдаг. 2 жилийн өмнө өгсөн байдаг. Хугацаа дуусаагүй итгэмжлийн хувьд бол хүчинтэй. Тухайн хүний бичиг баримтын хувьд магадгүй банк эрсдлээ бодоод иргэний үнэлгийг үзснээрээ тухайн иргэний үнэл хүчинтэй байна. Хүчинтэй байхаас гадна хамгийн гол нь тухайн иргэн маань одоо амьд байна гэдгийг чинь нөгөө иргэний үнэл хүчингүй болоогүй учраас нас барцсан тохиолдол байж болно шүү дээ. 2 жилийн өмнө итгэмжлээ өгсөн байж л. Тэгэхэд нөгөө цоолдог ч юм уу хайчилдаг ч юм уу хүчингүй болоогүй байснараа энэ хүн бол байгаа юм байна. Өөрөөр хэлбэл тэгээд энэ итгэмжлийн дагуу үйлчлэх гэдэг талаасаа банк боддог байж магадгүй гэж би зөв хуваар тийм юм шаарддаг харин боддتي. Яг нөгөө талаар бол үнэхээр хуульч хүн хийгээд өгсөн нотариудын итгэмжлийг байж байгаа давхар шаардж байгаа зарим нэг жишээлбэл 7 хоногийн өмнө юм уу 3 хоногийн өмнө хийсэн итгэмжлээр дахиад шаардж ивэл энэ бол бас нөө миний саяын хийснээс илүү чирэгдэл одоо тийм ээ тэр учраас энийг бол тухайн банкны одоо хуулийн зөвлөхүүд тийм ээ хуулийн зөвлөхүүд хуулийн одоо хилцсэн энэний тал дээр бас ярилцаач бид нар ч гэсэн ер нь харилцсан би нотариудаар батлагдсан бичиг баримтууд маш олон төрлийн байгууллагуудын ажиллаа явуулах үндэслэл болж өгдөг. Тийм учраас энэ байгууллагуудаа бид ч гэсэн уулзаад хамт одоо энэ болж энэ болохгүй гэсэн ийм тал дээр бид нар ажиллаад эхэлсэн. Нийгмийн даатгал ерөнхий газар одоо тээврийн бүртгэлийн газар гэдэг энэ асуудлаа ч гэсэн бид нар ч гэсэн энэ тал дээр бас зэгцэлж эхэлж байгаа. Тийм болохоор энэ асуудлаар бас тодорхой уулзалт яваад жигдрээд ирэх бах. Нэг талаараа олон хугацаа удацсан итгэмжлэг тийм бас тал байж магадгүй шүү гэж энийг хэлэх гэсэн. За хоёр батлуулсан бичиг баримт ямар хугацаанд хүчинтэй байх вэ? Яг манай хуулийн дээр хугацаа заадаггүй. Одоо тэгтээ банкуд бол яг практик дээр банкуд бол 3 сарын дараа дахиж шинээр батлуулж ирээ гэсэн шаардлага тавиад идэг. Би ягаад ингэж асууж юм гэхээр саяны үзэгч бас хэлж штэ. Хүүхдүүд нь бичиг баримтаа хаяад идэг болохоор бас санаа зовсондоо бичиг баримтыг хураачаад нотариутаар батлуулсан юуг нь өгөө явуулдаг гэх. Тэгэхээр энэ бас хүчин төгөлдөр байж чадах уу? Хүчин төгөлдөр үү те? Нотариут батлаад ирсэн. За энэ дээр би бас нэг зүйл нэмээ хэлээ. Тэгэхээр тухайн бичиг баримтыг гэрчлүүлсэн хугацаа ямар байхаа гэж. Тэгэхээр одоо тухайн гэрчлүүлсэн бичиг баримтыг хүлээн авч байгаа байгууллага маань одоо та шинээр гэрчлүүлж ирэх гэсэн шаардлага тавиаг бол тухайн бичиг баримт хүчинтэй. Өөрөөр хэлбэл одоо 10 жилийн өмнө ч байсан миний гэрчлүүлж исэн тэр бичиг баримт бол өндөр хууль зүйд бол хүчинтэй л байх хэвээр.
яагаад нэмж дахиад та батлуулж ирээч гэдэг юм уу цаг хугацааны хувьд дахиж батлуулах асуудал яригдж байна гэхээр тухайн хүний бичгөөнд бол өөрчлөгдөж идэг 45 нас өрөөд иргэн үнэх солигдож идэг 25 өрөө солигдож идэг гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр тухайн бичгөөнд өөрчлөгдсөн байх вэ шинэ бичгөөн шаардлагатай гэдэг тийм хувийн тийм тусгай онцгой шаардлага одоо байгууллага тавьж байгаа тохиолдолд одоо та шинээр одоо нотариал хэрэгжлүүлж өгөх хэрэгтэй. А таны бичиг баримт өөрчлөгдөөгүй тохиолдолд таны бичиг баримтыг дахиж батлуулах тийм шаардлага тавихгүй байх. Та батлуулсан зүйлээ шууд өгөөд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж болно гэж хэлмээр байна. Жишээлбэл энэ дээр нэмж хэлэхэд диплом гэхэд чинь диплом бол одоо 80 он төгссөн дипломыг бид нар өөрчлөгдөд байх бичиг баримт мөн үү биш үү? Тэгэхээр бас тэр шаардлага тавихтаа ч гэсэн бичиг баримтынхаа тухайн бичиг баримтын онцлогийг харж яаж бас шаардлага тавигдах хэрэгтэй болох байх л гэж нэм. За дараагийн үзэгч байна уу? Байна. За та холбогдсон байна. За. Байна. Байна. Сонсож чинь таныг. Байна. Би нэг юуны талаар нэг бүх бичиг баримт одоо төрсний гэрчлэгээ, иргэний үнэмлэх энэ хөрөнгийн бүртгэлийн үнэмлэхтэйлийн гэрээр бүх юмд ерөөсөө хитрхи их юм болгоныг надраад батлуулах болж байна. Бүх бичиг баримтыг уу? Тэгэхээр энийг одоо ер нь та хэд ер нь төлбөрийг ер нь юу гэж үздэг вэ? Ер нь их юм авдаг, байнгын оожтой байдаг. За ойлголоо таны асуултыг тий. Тэгэхээр ер нь бид ер нь хүндэлтэй юм болгоныг надраад батлах гэдэг. За тэгэхээр яг ямар бичиг баримтыг нотариалтаар заавал батлуулах хэрэгтэй хуулиндаа юу гэж заасан бэ? Одоо энэ хүн бол хэлж шүү дээ одоо би бүхэл юмаа би ингээд нотариалтаар батлуулах шаардлага гарчаад байдаг. Одоо манай энэ шинжилсэн ярилцлагын төсөл явж байна гэж байна. Энэ хууль батлагдсанараа бол зарим нэгэн төрийн байгууллагууд шаардлагагүй гэж үзсэн бичиг баримтын хуулбарыг одоо нотариалтаар батлуулахыг одоо халж байгаа, өөрөөр болж байгаа. За энэтэйч одоо бид хэд бол санал нэгтэлээ. Бүр их шаардлагагүй. Ер нь бол гэхдээ бичиг баримтын хуулбар бол бас шаардлагагүй гэж хэлэхэд бид нар хийгээ сурцсандаа тэр юм уу өөрөөр хэлбэл иргэний үнэлгээг ихвээр нь шууд тухайн байгууллагад өгчөж болохгүй. Канадч юм хувьлсан хувь өглөө гэхэд тухайн иргэний үнэлэх одоо хин нэгэн төрийн байгууллагын ажилтаа авж байгаа энэ хуулбарс энэ хүний иргэний үнэлэх хуулбар юм байна гэхэд энийг хурамч уу жинхэнэ үү гэдгийг ялгахад бэрхшээлтэй. Тийм учраас л бичиг баримт болгоны хуулбарыг энэ тэнтгэр батлуулаа гэсэн шаардлага тавиад байгаа. Бусад тэр зээл бүх үйл ажиллагаа чинь бол дандаа хуулиар зохицуулагдаж байгаа үү? Тийм дандаа хуулиар зохицуулагдаж байгаа. Бүх газар л ямар ч байгууллага байдаг гэсэн тийм зөвшөөрөл авахын тулд тэр зүйлдээ өөрчлөлт оруулахын тулд иргэний үнэлэх улсын бүртгэлийн гэрчлэгч гэдэг юм уу тийм зүйлдээ нотариалтаар батлуулж ирээ. Энэ бол цаана тэр бичиг баримт өөрөөр хэлбэл нотариалтаар гэрчлэгдснээрээ үнэн зөв юм аа. Хурамч биш юм аа гэсэн ийм л баталгаа болж өгч байгаа. Хамгийн гол нь тий. Би нэг тиймэд нэг төгөлж байгаа. За энэ талуудаа би бас хэдэн зүйл хэлье. Тэгэхээр одоо Монгол улс одоо 90-ад оноос хойш одоо арчилсан нийгмийн дагуу одоо хөгжиж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар зөвхөн 20 жил болж штэ тийм ээ. Тэгэхээр одоо бид нар бүх юмаа жигдэлж амжааг байна. Жигдэхин төлөө л өнөөдөр ажиллаж байна. Тэгэхээр өнөөдрийн хүртэл одоо яагаад ингэ батлуулж аваад байгаа юм бэ гэдэг зүйл чинь бас цаана учиртай. Өөрөөр хэлбэл бид нар одоо Америк шиг ч юм уу Англи шиг дээр дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шиг бүртгэлийн нэгдсэн системд холбогдсон. Жишээлбэл баян жаргал гэж битгэхэд миний регистрийн дугаар ихэд миний бүх мэдээлэл гараад ирдэг. Тийм болсон тохиолдол өнөөдөр үнэхээр тэр хэрэгжүүлж авах шаардлага одоо аяанда нийгмээс байхгүй болчихно. Гэтэл өнөөдөр тийм байхгүй шүү дээ. Өнөөдөр би одоо юу гэдэг ямар хөрөнгөтэй хаана ямар банкнд зээлтэй ч гэдэг юм уу. Би ямар машинд өнөөдөр тухайн бичгээр нь түнсчил мэдгээс аргагүй юм хөө зүйл бас байгаа. Тэгэхээр энэ тухайн нийгмийнхаа нөхцөл байдлаа шалтгаалаа заавал батлуулж авах тийм шаардлагатай зүйл бас гараад идэм аа. Тэгэхээр энийг одоо бас үйлчлүүлэгч одоо иргэн таваас зөвөр ойлгох хэрэгтэй. Магадгүй бид нэг төгжиж байгаа ус учраас Яванда бол одоо энэ бүртгэлийн нэгдсэн системд холбогдоод бид нар бүх зүйл хаанаас ч одоо хэний мэдээлэл авах боломжтой болоод ирэх юм бол одоо шаардлагагүй бичиг баримтуудыг бол аяанда одоо гэрчлэгээ байх тийм нийгмийн шаардлага бол одоо ирнэ. Тэгэхээр бид нар тэрний төлөө явж байна. Тэгэхээр тийм төрхөнд бол бид нэр одоо таныг хамгаалахын үднэс таны эрхийг хамгаалахын үднэс одоо бас нэг нь гэрчлээл нэг нь гэрчилсэн бичиг баримт аваад одоо явж байна гэдэг бас ойлгох хэрэгтэй. Магадгүй тэр нэг манай яригадад байх ухаалаг иргэний төлөө ухаалаг пассворд төлөө тэр гарч ирэл одоо хавцснаас нь бүх мэдээллийг авчдаг гэсэн. Тэгвэл тухайн төрийн байгууллага ч юм уу тийм тохиолдолд бол бид нар энэ шаардлага аяндаа байхгүй болж л ирж байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ натуруудын шинжилсэн хуулийн төсөл дээр ч гэсэн 20 гаруй хуулинд одоо натуруудаар заавал гэрчлэхийг шаардсан байсан тэр зүйлүүдийг ингээд авч байна. Натуруудаар гэрчлэхийг шаардахгүй болгож байгаа.
Тэгвэл бид бол бас шаардлагагүй хөдөлмөрчдийг чирэгдүүлсэн заавал нэг паспортны холбоор гэдэг ч юм уу заавал ийм бичиг баримтны холбоор натраадаар гэрчлүүлэхийг заавал ачаалгуудгүй юмыг одоо батлуулахыг шаардсан тэр хуулийн заалтуудыг авч яах нь зөв. Төр захиргааны байгууллагаас одоо ажилтан ажилд авах ч юм уу. Тэгэхэд одоо иргэн нэмлэх дипломны холбоор одоо юу гэдэг ч юм өчтөчнөө юмыг батлуулахыг шаарддаг асуудлуудыг боль гэдэг юм хууль бас батлагдаж гарч ийн л дээ. Гэхдээ бид бол тэр санал нэгтэй байгаа. Цаашид ирээдүйд бол одоо тэр ухаалаг иргэн нэмлэх гаргаж гэдэг ч юм уу. Тэр хүний мэдээлэл нь байж идэг. Тэгэхээр одоо илүү дутуу юм шаардахгүй болно. Гэхдээ тэр хүртэл бас энэ асуудлууд зохицуулах. Тэгээд бас ингээд бүх юмыг хэрэггүй байна, шаардлагагүй байна гэдээ аваа ичихлаар хууль зүйн бас буруу талын муу үр дагаврууд бас гарах магадлал өндөр. Жишээлбэл одоо шүүхэд ч юм уу цагдаагийн байгууллагад иргэн нэмлэх аваач өгөөд би хариуцлага татагдах уу? Хариуцлагаас чөлөөлөгдөх үү гэдэг асуудал болж байна да. Тэгэхэд мөрдөн байцаагч нар одоо иргэн нэмлэхээ ч юм уу төрсний гэрчлэгийг аваачиж өгөөд хотлоо аваачиж өгөөд иргэн хариуцлагаас чөлөөлөгдөж болно. Эсвэл одоо янз бүрийн асуудал гарч ирж болох үндслүүд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрнийг одоо зүгээр канондж аваад хавсаргаад одоо асуудлыг шийдэх үгүй юу? Энтэй холбогдож хууль зүйн янз бүрийн үр дагаврууд гарах магадлал бас байж болох талтай л да. Тэгээд цаашдаа нийгэм хөгжөөд боловсронгүй болох байх л та. Болно л та мэдээж тийм. За дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? Байна. Тэсээ минь өдрийн мэнд. Сайн байна өдрийн мэнд. Би нэг юм лавлах гэсэн юм аа. За. Энэ манай одоо дүү гадаад амьдардаг юм л да. Хүүхэд нь одоо ингээ 3 наснаас над дээр ингээ өссөн. Тэгээд одоо энэ нөгөө хүүхдийн мөнгө төрөг инээ тэрийхээ дандаа нөгөө итгэмжлэх байхгүй гэх. Өмнө нь өгжсэн хүүхдийн мөнгөч тэр одоо энэ өгөөдагаа мөнгөч тэр аль алийг авч чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээд тэндээ байгаа Америк тэмдэрдэг тэндээ байгаа ингээд югаас сухаар одоо жишээлбэл нөгөө нэг хоёр тал заавал байж натратын юу одоо манад үс надад итгэмжлэх хийж үжиж би хүүхдийн одоо яаж болох юм байна л да. Юмын хөөсөлдөж юм уу? Тэр талаар би одоо нэг сайн юу асуух гэсэн. Одоо би одоо надад хэрвээ итгэмжлэх хийж гэх юм бол би тийш нэрний өмнөхөө явуулаад тэмцэн хийх хэрэгтэй юу? Яа тэндээ шууд дүүн яашаа явуулчих болох уу гэж юу? Нөө одоо би тэр дүүгийнхаа хүүхэд нь тэр нөө ээжийнх нь нэр байгаа байхгүй тий ээж ингээд өөрхөн тэр нь Америкт байгаа болохоор тийм хүмүүс хөдөлгөх хэрэг ерөөсөө болохгүй байгаа байхгүй юу? Тэр талаар нэг зэрэнгүй яа. За энэ асуултанд хариулъя. Тэгэхээр Монгол улсын одоо иргэд гадаад улсуудад ажиллаж амьдарч байгаа юм тохиолдлууд бол зөндөө байгаа. Тэгэхээр энийг яаж шийдэж яах гэхээр бид нэр бол ер нь нөхцөл байдлыг бол ойлгож байгаа. Одоо юу гэдэг Америкт 2 хүн байх боломжгүй эсвэл Монгол байх боломжгүй байгаа. Тэгэхээр одоо та одоо өөрийнхөө иргэн нэмлэхийн хувийн мэдээллийг одоо та дүү руугаа явуулаад тэгэх юм бол тэнд Монгол улс элчин сайдын яам бол одоо хийгээл өгч байгаа. Таны гар үсэг нь хоос үлдээгэл Монголд очихоор та гар үсгээ зураарай гэдэг. Нөгөө талаас энэ Монголын нотариатын байгууллагатай энэ олон улсын латин нотариатын холбоо гэж олон улсын холбоо байна. Энэ холбоонд бас гишүүнээр хэсэг ажил бас хийгдэж байгаа. Энэ одоо гишүүнээр хэсэг баг. Тэгэх юм бол одоо нотариатын гэрчилсэн бичгүүнд бол дэлхийн 200 орчим улсад одоо хүчин төгөл үйлчлдэг юм болцоо гарч байгаа. Тэгэхээр одоо дэлхийн айлч улсууд байсан та тэр нотариатээр одоо нотариатын үйлдэл хийлгээд тэрийг одоо шууд Монгол руу явуулахад тийм туулсынхаа. Тэгэх юм бол одоо Монгол улсад ирээд тэрийг одоо бид нэр одоо нотариатын гэрчлэлтэй адилтгаж үзэх тийм болцоос одоо гарч ирэх гэж байгаа. Тэгээ энэ л бас бид нараас ажиллаж байна. За үнэ сэдийн яам яваад шаардлагагүй юм биш үү? Тийм боломж бас гарч ирэх байх гэж харж байгаа. За нөгөө талаас яг энэ нэвтрүүлгийн үзэд одоо гадагшаа явах байгаа хүмүүс байл би бас нэг зөвлөмж хэлмээр байна. Тэгэхээр яг иймэрхүү саяны үзэгчийн асуулчгийн тохиолдол нийгэм амьдрал зөндөө гардаг. Тэгэхээр та өнөөдөөс эхлээд хэрвээ гадагшаа явах гэж байгаа бол бичиг баримтаа та зэгцлээд явах хэрэгтэй. Та захын одоо дуурын нэг нотариат дээр очиод зөвлөгөөг аваад би одоо ямар хугацаатай явах вэ? Ямар бичиг баримт таны нэр дээр байдیں۔ Та энэ орон сууцсан ер нь яах бодолтой байгаа. Тэр бүгдээ хэлээд сайхан итгэмжлээ гэрчлүүлээд дүүдээ одоо юу гэдэг зөвшөөрлийн нөгөөд ингээд бичиг баримтаа та ингээд жин там болгочиход авах юм бол одоо та хол газараас дахиад наашаа итгэмжлүүлэх ч гэдэг юм уу. Энд одоо таны ажлыг хийж болохгүй юм асуудал бол гарахгүй. Тийм учраас та дурын нэг нотариатын газар очиод та зөвлөгөөг аваад одоо нотариатаар одоо үйлчлүүлээд та яваарай гэж одоо бас одоо энэ үзэгчтэй зөвлөмөр байна. Энд нэмэт хэлгээд
Жишээлбэл манай Монгол улсын элчин сайдын байхгүй зарим нэг орн байдаг. Бас манайхан чинь энэ тэмдгүүд одоо хавсар суудаг тийм тохиолдол байдаг. Хавсар суудаг мөдө тэр тохиолдолд тухайн орны нотариудаар гэрчдүүлээд тэгвэл тухайн орныхаа одоо манай нотариудын гэрчлэлтийг гадагшаа явуулахад Канад зарим нэгэн газар руу явуулахад бидний нотариудаар гэрчилсэн бичиг баримтыг гадаад хэрэг яам Монгол улсын нотариудын баталгаа мөн гэсэн давхар тамга тавьж гэрчилж өгдөг. Тэгвэл тухайн орны нотариудаар гэрчлүүлсэн зүйлийг тийм ээ тухайн орных нь бас гадаад хэрэг яам яг ийм статустай байдаг. Одоо бид тэр Латин нотариудын Шанхайдах олон улсын холбооны Шанхайдах төлөөлөгчтэй бид нар уулзаад энэ хуультайгаа холбоотой тэмцэнээс твшилтэй юм зөндөө судалгаа хийгээд хамтарч ажиллаа.